Яагаад гэнт Монгол улс болчихв аа? Санаад байна. За бид Францад амьдарч байгаа Инх жаргал Отгон баяр гээд гэр бүлийн хоёртой уулзаж ярилцъя гэж бодсон юм аа. Уулзаж ярилцах гол шалтгаан маань энэ хоёр маань одоо ингээд Францад нэлээд олон жил амьдарчаад нутаг утсан гэдэг гинт шийдээд одоо утсаж байна. Францад хэдэн онд ирв? Яаж ирсэн бэ? Ямар шугамар? Юу яасан? Эхлээд 2015 оны 5 сарын 15-нд Польшийн визээр Польш руу очиод тэгээ Польшоос 6 сар амьдарчаад тэгээ шууд Франц руу ирсэн. Тэгээ одоо Францад 16 онд ирээд одоо бараг 10 жил, ер нь Монголоос гараад 10 жил болоо. Яг 10 жилийн ойн дээр буцах гэж байна. Тэгээд ирээд одоо Францад ирээд 10 жил амьдралаа. Тэгээ одоо гинтгэл ерөөсөө буцъя гэж шийдээд одоо эх орноо хүн чинь одоо эх орондоо болохоор эх орн сан ман гэж мэддэггүй жоохон омглон байдаг юм. Одоо хүний нутагт ирээд 10 жил амьдарсан чинь нас ч дэлээ явж ин өөрснөө санаж эхэлж байна. Тэгээд ерөөсөө хүний нутагт ингэж юм хөгжүүлээд татвар төлөөд бүхэл юмыг төлөөд амьдарч байгаа юм чинь эх орондоо очиж одоо бас нэг хүний нутагт сурсан юмаа хий бас нэг ганц нэг хоёр хүнийг ч гэсэн ажлын байртай болгоё гэсэн үгнээс нутаг буцах гэж шийдчихэл одоо сар гаргахны өмнө ханиуд хоёр ярьж байгаа л хоёул ерөөсө буцъя гэж шийдсэн. Тэгэл одоо тэгэл явахгүй хамаг юмаа бэлдэл одоо энэ ардаад барьж гэрээ барьж цагаан эдээ хэвэн боо хийдэг байсан. Манай нэг найз энд гэр барьдаг, гэр зардаг байсан. Тэгээ найзынхаа нэг жижиг гэрээр цагаан эдэг хийдэг байсан. Одоо тэгээ тэрийг авч өгөх гээд одоо ингээ явж гин. Ер нь бол өглөөрөө өдөр шөнөгөө нэг маш завгүй. Эх орн руугаа явна гэсэн чинь нойр хүрдэггүй юм байна. Тэгээд ядардаггүй юм байна. Тэгэхээр зэрэг одоо нэг эх орны бид уулс одоо энэ нөгөө энерги гэж байдаг. Тэрийг бодглоо хүн чинь тийм эрт хүчтэй болчих юм ээ. Тэгээ одоо бид хоёр ч одоо энэ жилийн цагаан сараар 700 хэвэн боо хийчихэд тэгээ найзынхаа гэрийг өгөх гээд явж байна. Одоо тэгээд эх орондоо очих маш нөгөө хурдан шийдвэр гаргасан болохоор бид хоёр ч ерөөсө сар 45 жил нөлөө шийдвэр гаргаад тэгэл буцахаар болсон байна. Анх Францад яаж иржээ? Францад ирээд тэр нь ямар хүндрэл туулаа? Хэцүү байсан. Анх Польшоос шууд Франц Иренс гэж хотод буугаал. Яг Иренст манай хадам ихч байсан. Тэгээ хадам ихчэндээ тэгээд хөл улаа үзэх олох гэж эхлээд бол цагаач магаачаар явна шүү дээ. Хүүхд шуухад нэлэх байсан. 5-6 сартай охинтойгоо ирсэн. Тэгээд хүүхдийн бие хаа өвдөхөөс эхлээд эмнэлэг домлогоос эхлээд нөгөө маш их нөгөө асуудал тулгарна. Тэгэхээр зэрэг заавал цагаачлж бид нар энд хөл улаа олж одоо эндний одоо нөгөө бүртгэлтэй болж бичиг цаастай болж одоо ингэж нөгөө амьдрах учраас цагаач гэдэг юугаар одоо статусаар одоо 2 жил хэрэг амьдэрсэн. За тэгээд ч бичиг цаас мас аваагүй. Тэгээд за одоо та нар манай эх орноос гарна уу гэсэн бичиг авангуутаа л бид нар за одоо бие дааж амьдрна гэл тэгэл Франц улс чинь ганц юу сайхан одоо хүний эрхээ аягүй сайн яадаг болохоор одоо хүндэлдэг болохоор бид нар чинь шууд гаргаад хөөгд хасаа ичихгүй чадaltaй л ер нь амьдрдаг газар л да. Ер нь бол хүний нутаг ер нь тийм юм билээ. Алил чадвартай чадaltaй одоо овсгоотой л хөл улаа олдог. Тийм болохоор зэрэг тэгэл чадлаараа л амьдрах гал хичээгээл үзэл тэгэл хуваараа байр түрээслэл цагаан эдэгээ хийгээл энд гадаадад байгаа бүх монголчуудынхаа монгол хувцсыг ойжила. Тэгээ цагаан эдэг бүх төрлийн цагаан эдээ манайхаас гарч ирсэн. Бид чи фермерс аваад бүх төрлийн цагаан эдээ гарч ирсэн. Тэгээд хэвийн бовоо хийжилээ. Шимбигийн архийг хүртэл бид хоёр нэрээд тэгээд хажуугаар нь би нэг томатны хүлэмжинд 3 жил ажилласан бидий. 3 жил ажиллахдаа би ерөөсөө эхний 2 жил нь хагаснаасаа өдөрч амраагүй ажилласан бидий. Тэгээ орон цагаар цагаан эдээ мэд тэгээд манай хүн чинь хүүхдээ хараад энд чинь нөгөө эрэгтэй хүнд ажил олдоход хэцүү шүү дээ. Францад бол ер нь Европт тийм. Тэгээ манай хүн чинь хараад байгаа цагаан эдэгээ гэрээрээ хийгээд хүүхдээ зөөгөөд хүүхдээ цэцэрлэг сургуульд нөгөөд тэгэж явсаар байгаа л тэгэл нэг 4 жил болоод одоо өстө жинхэнэ хөл улаа болоод тэгэл амьдарч эхэлсэн. Тэгээ ер нь бол хүний нутагт амьдрах бэрхшээл маш чанга. Улсууд болохоор нөгөө гадаадад амьдарч байгаа юм чинь нөгөө айгүй боломжтой одоо Монголоос хүн ярихлаар биднэрт чинь тэгдэг шүү дээ.
ер нь бол тэгэл юм л гуух гэж монголоос ярьдаг. Та нар минь би хаан зүгээрөө та нар маань сайхан амьдарч гинөө гайгүй юу гэж асуухаасаа илүү одоо танил тал ч юм уу ер нь нэг ойр дотны тийм уусууд заримдаа ирэхта арай л их эцэг тэгж хэлэхгүй бус нь бол тэгэл ерөөсөл мөнгө л болгож хараад мөнгө л байна уу гэдэг. Тэгэхэд бидний амьдрал энд бол бас нэлээд гатуу давааг давцсан нэлээд чанга юм үзчихсэн байж идэг. Гадаадад амьдарч байгаа монголчууд ер нь тэр чигээрээ л тийм байдаг. Тэгээд яг хөөх юм их орноос нэг амьдралаа дээшлүүлэх гээл зорилго тавиал гараал бам юм өөрч зараал өөр шүрэнд ороод гараад ирдэг болохоор шүд зуухаас өөр арга байхгүй. Шүд зууж амьдрал энэ амьдралыг давж туулахаас өөр арга байхгүй. Тэгээд хүний нутагт одоо 10 жил амьдарсан болохоор би одоо өөрийгөө нэлээд сайхан чангараал буцаж байна даа л гэж бодож байгаа шин. Энэ хэдийн их сургууль төгснөөс илүү амьдралын харах ухааныг нэлээд сайн сураал буцлаа да гэж бодож байгаа одоогийн байдлаар бол тэгэл одоо очиж байгаа л одоо их орондоо юм хийгээл үүсэндээ тэгээд ер нь бол сэтгэл санаа бол их сайхан их орнодоо буцна гэж шийдвэр гаргаснаас хойш ер нь бол хүн сайхан хөнгөрчдөг юм байна. Тэгээ одоо хүний нутагт байхдаа одоо энэ нутагт амьдарч байхдаа их санджила. Тэгээд одоо нөгөө бид нар ч одоо яг Монгол юмоо бол одоо цагаан эдээ мэдээ бүх юмоо ингээд хонь малаа хүртэл ингээд энэ тэндээс наваад идчихдэг болохоор идэж явах юмоо сандахгүй тийм юм байсангүй бид хоёрт бол ганц сансан юм гэхлээр зэрэг ерөөсө байгаль одоо ингээд нөгөө ирэх чөлөө бид нар ч одоо хүний нутагтаа болохоор нэг майхан шидэд нэг гараад ундах ирэх байхгүй штэ. Ер нь бол бид нар тийм байхгүй. Ер нь тэгвэл нэг кампингд очиод мөнгөө төлөөд тэгээд нэг юм цаг нараараа хончоод ингээ явна үхээс их орондоо байх юм бол бид нар чинь сайхан замаараа тавихгүй жаал дуртай газараа буугаал майхан шидээд л хоноод л тэгэл явдаг. Одоо тэрийг бол айгүй өгөл сансан нэгт хоёрт нэг тийм юу байдг юм бэлээ. Үнэр байдг юм бэлээ хүний их орны. Би анх удаа нөгөө манай хүн чинь анх Монголоос гарахтаа нэг бахан одоо нэг хомоол авч гараад тэгээд тэрийг пошт анаашаа эрэхтэй нөгөө орхичод ирсэн. Тэгээд нөгөө ачаа мачааж багтахгүй. Тэгчээд баг хомоолны өнөртэйгөө 3-4 жил болчоод дүүгээ би нэг чи надад нэг адууны хөх хомоол явуулаадахтаа гэд Монголоос нэг ачаа авахтаа нэг 3 ширхгийн хөх хомоол авчираад. Тэгээд тэрийг гэртээ уугуулсан чинь бүр самсаа ширхрээд бүр нэг сонирн болоод нөгөө хүн чинь нэг чэйж нэг төгжрээд нэг бөглөрөөд ингээд нэг хэцүү байдаг. Тийм болоод байт юм бэл. Тэгэхээр зэрэг тийм нэг сансан сэтгэлээ хомоолоор тайвшруулж яах гэхлээр зэрэг хүн гэдэг амьтан их оронтойгоо тийм уялдаатай их айхтар хатуу тийм л байдаг юм байна гэж бодсон. Тэгээ ер нь бол би тэрнээс хойш ер нь бол энэчнээс сурах юмаа сураад авах юмаа аваад тэгээд яахан сансан зорьсон юм бүтээчээд хурдан буцандаа л гэж бодож ирсэн. Тэгээд би болохоор зэрэг нэг жоохон чанга буцхолоогүй гэж нөхрийгөө жоохон чангалдаг. Манай хүн бол ерөөсөө ирээл 2 сар болол 3 сар бол байнга одоо удахгүй буцнаа, их орнороо буцнаа л гэдэг эргэдэг ер нь тэгдэг юм бэл. Тэгээд одоо ер нь бол одоо тайныхаа хүснээр амьдрах гээд их орнодоо бид хоёр шийдвэр гаргаад одоо тэгээд буцхаар шийдсэ. Монголд очиод ер нь ямар хөө амьдрал тасч авах бол гэж бодож байна. Ер нь гэхдээ яг ийм газар амьдарч байсан хүн утаа тартагнаас ахвал ерөнхийдөө хүмүүс Монголын одоо хүмүүс их бухимдалтай байгаа шүү дээ. Захын хүн болгон урлал харилцааны соёлоос ахвал нэлээ хүнд болно да. Тэр яан да. Яг наадах ч бол боджлаа. Яг урд нь нөгөө амьдарч байсан болохоор бас өөрийнхөө их оронд юм чинь дасан зогцох байх. Гэхдээ эхний удаа бол жоохон хэцүү байх. Гэхдээ одоо би тэр нэг ч болтхон тийм бухимдалтай, нэг ч болтхон тэр харьцааны соёлгүй улсуудыг нэг ядаж одоо орчин тойрныхоо хүрээллийн улсуудыг жоохон өөрчлөх юмсан гэж бодож байгаа. Юу анханасаа нэг жоохон тэгж болохгүй гэх нэг жоохон тайван аргаар өөрчлөөд явандаа л гэж бодож байгаа. Одоо утаа өнөр бол яг өвлийн цагт би бол яг хот руу бол нэг орж амьдрахгүй гэж бодож байгаа. Одоо өөрийнхөө төрсөн өссөн нутагт бас нэг жоохон хов нэмрээ оруулаад амьдрна гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг нэг заавал нэг хүн шавсан ганцхан Улаанбаатартаа очиж бухимдахгүйгээр хичээгээл тэгэл төрсөн нутагтаа гайгүй. Манайх ч одоо нөгөө хүн ам газар тариалангаар бол хаанч утаа өнөрлөхгүй амьдрах боломжтой их оронтой шүү дээ бид нар чинь. Ер нь бол утаа өнөрлөхгүй амьдраад байхаар боломжтой гэж би бол өөртөө яг миний зорилго бол тийм. Тэгэхээр зэрэг одоо бид нар хүний нутагт одоо төдийгөөс өдийг хүртэл 10 жил өөрийн гэсэн юу ч байхгүй байж өөрийн юмтай юм шиг амьдраад сурцсан болохоор өөрийнхөө юмн дээр очиж байгаа болохоор зэрэг би бол хангалттай сайхан эрх чөлөөтэй
амьдрах байх гэж бодож байгаа. Өөрийгөө бол ерөөсө тийм юмд бол би бухимдахгүй. Яагаад гэвэл тэрнээс амар бухимдах юмыг энд би даваа туулсан маш их гунж гутах, маш их гатуу юмыг би хүний нутагт даваа туулсан болохоор зэрэг би эх орондоо бол ямар ч айхтар хүнтэй тулсан жоохон чээж тэнгэр байх болов гэж бодож байна. За отгоо минь Чилээс 10 жилиг хүний нутагт өнгөрөөлөө. Хамгийн анх ирсэн нутаг уцхайлсан гэж хэдээд бодогдож эхэлсэн бэ? За ер нь ирээл тэгэл анхаан дээрэл уур амьсгал байгаль шал өөр байсан л да. Айгуу чиглэг тэгээд ер нь эрэгтэй хүн бол бас хүний газар дасах жоохон хэцүү юм шиг надад миний хувьд л тийм байсан. Одоо ч ер нь мөн л ерөөсөө ярьсаар гол одоо ихнэр маань харин миний энэ байдлыг нэгт одоо хоёроо буцъя гэсэн чи урд нь ярьж ирсэн. За хоёр дахь юм бол ер нь бас намайг ч хөргөн зөндөө бас ажиглаж анзаардаг байсан юм байна л гэдэг. Одоо ер нь нутгаас хусанд их баяртай нөө. Ихтэй хүн бол тэгээд ер нь чанга мэдээ хүний газар. Би ч урд нь солонгост байсан л та. Тэгэхээр тэгэхэд бол удаагүй 2-3 жил тэгэд залууч байж. Тэгээ одоо ер нь бас жоох ингээд нэг 50% өгөөд ирэхийг чинь бүр их орн руугаад эх орондоо амьдрмаас санагддаг юм байна. Одоо тэгээд энэ Монгол гэрээ найзтай байж тушаачаад тэгээд буцах гал догтлоод одоо ер нь их л яарж ишээ ер нь. Тий тэгээд хүний газар бас их юм үздэг юм байлээ. Одоо тэгээд аав ээж тэгээ уулзах чадахгүй байхаас эхлээл ах дүү тэгээ ингээд хэдий одоо юм цахим хөгжөөд одоо урдныхыг бодох юм бол харилцаа холбоо ингээ сайхан болцсон болохоор өдөр болгоо ингээ царайгаа хараад ярьж байгаа ч гэсэн тэр нэг тийм амьд харилцаа байхгүй нэг ч аягүй хэцүү. Тийм л да. Тэгээд одоо буцах чадвар маш их баяртай байна. Тэгээд хандаа аягүй их баярлж байгаа. Миний хань бол ер нь энэ хүний газар 10 жил амьдрахад ерөөсөө л урд тугмын олж явуулаа. Би бол тэгээд ард нь тодох мэгтэл явсан. Тэгээд хандаа л маш их баярлж байгаа. Тэгээд хандыг хайртай шүү. Эх орондоо очиод хоёлаа маш сайхан амьдран тэгээд үлдсэн насандаа чамаага одоо айлуулахаар урд нь уурлууж гомдоосондоо бас одоо бас энэ таны юуг ашиглаад ихнэрээс уучлахгүй тэгээд хандаа маш их хайртай шүү л гэж хэлмээр да. Одоо ингээд монголчуудын цагаан эдээ аарул эзги одоо хэвийн боо тэгээд цагаан сарын боо тэргээд ингээд ийм юм та яшиг сайн эдэг улсуудад энэ Францын энэ хайцаа байхгүй шүү дээ. Одоо та яриг яваад төхөр яанда гэсэн улсууд байна уу? Баг авч үлдэх гээд юм байхгүй. Энд ерөөсөө яг Монголоос энэ төр хаяа авчирч зардаг нэг ганц нэг хүн байгаа. Тэрнээс л бол яг газар дээр нь эдний фермерийн сүг аваад эдний хоныг фермерийн хоныг захиалаад ингээд бүх ингээ хорхог боодгоо хийгээд бүх юм хийдэг хүн байхгүй. Бидгээрээс өөрөө ер нь л байхгүй. Тэгээд одооноос л юу яагаад байгаа. Яагаад ийм хурдан шийдвэр гаргачваа ядаж 26 он маань хүргээ явж болохгүй юм уу гэд найз нөхдөө ч гэсэн аягүй тэгж байгаа. Тэгээд би болохоор зэрэг өөрөөсөө юмыг нөгөө заалвал одоо гүйлүүлэхгүй байдаг болохоор зэрэг нэгэнтээ шийдвэр гаргацсан болохоор зэрэг юу яах вэ? Тэгээд одоо гэр бүлээ бодоод одоо хань ижлээ бодоод би чи сая бас нөгөө юу яасан. Аавтайгаа уулзч чадаагаа аавгаа тэнгэр орнод явуулсан. Одоо 2 сарын өмнө. Тэгээд тэр уг нь бол би аавгаа байгаад дээр очино гэдэг юу нь бол урд нь бодож ирсэн. Тэгээд гинтхэн аав минь ингээд бурхны оронд очсон. Тийм учраас ахаад би бас нөгөө хайртай усуудтайгаа уулзахгүй байх вэ гэдэг үүднээс маш хурдан шийдвэр гаргасан. Тэгээ одоо ингээд манай хатан байж бас нэлээд настай. Би хаана бол бас жоохон чилэрхэд байгаа учраас ер нь сайхан хайртай их орондоо ч очие, хайртай бүгдийнхээ хажууд ч очие. Тэгээд хайртай бүгдээ ч бас нэг жоохон сэтгэл санаагийн чилээлэхгүй ингээд сайхан ойр бай гэжсэн үүднээс ингээ явж дээ. Гэхдээ яг хүний нутагт нэг сайхан 10 жил гэдэг чинь 2 сайхан их сургууль төгсчөөд тэгээд л 2-3 сайхан их сургууль төгсчөөд амьдралын одоо нэг хар ухаан гэдгийг маш сайн тултал ойлгочоод буцаж гин гэж би бол хувьдаа бодож байна. Тэгээд ерөөсөө нөө гадны газараас холоос өөрийнхөө хайртай юмнуудыг харахаар их илүү нандин байдаг юм байна. Ер нь бол хүнд их нандин одоо дотор нь болвол бид нар чинь бас юмыг бас ойлгохгүй шүү дээ. Одоо ингээл улсууд чинь утаатай муухай ингээл Монгол байхын залга малга ингээл
бүх сайхан юмнуудаа муучлаад, загнаал ингээл энэ. А бид нар бол хүний нутгаас харахтаа бол тэрийг тэгж хардаггүй юм байна. Битэл одоо ингээл нөгөө байгаа болж байгаа бүх юмаа бити нэг муухай зөвхөж хараагаад байгаа сайдаа зинч бас нэг юмны эрч энерги гэж байна гэд бараг л ингээ улсуудыг ингээл эх орноо муулаад ингээд гашгачаад байгаа улсуудыг би заримдаа бүгдийг гадагшаанаа гарчаасаа гэж боддог шин. Гадагшаанаа гарчих юм бол гадаах амьдралыг үзээсэй. Гадаахаа гаднаас эх орноо харах юм бол миний эх орон шиг сайхан эрхчлөөтэй, миний эх орон шиг сайхан юм ерөөсөө алга гэдгийг ерөөсөө бүх хүн ойлгоно. Тийм учраас би харин яг энэ улсуудыг залуу үеүүдийг ч юм уу зарим яг энэ эх орноо ингээд нэг жоохон зэмлээд байгаа улсуудыг би бүгдийг сайхан гадагшаанаа гараад нэг гаднаас нэг 3 жил эх орноо гаднаас нь хараад ирээсэй гэж би боддгийн. Ер нь бол тэгэхээр зэрэг хүн юмныхаа үнцнийг мэдэрнэ. Бүх юмны сайхан үнцнийг мэдэрнэ. Хүн мөн чанарыг ялгаж сурна. Би ч одоо энэ дээрээ ерөөсөө Монголоос дөнгөж ирсэн хүмүүс ч юм уу энэ тэндээс нэг жоохон тусламж гуйсан хүмүүний чинь өрөвдөөд л шууд тусалдаг байхгүй юу? Хөөх амьд би ч гэсэн анх нялх хүүхдэд тэрж ирээл эмнэлэг домлогоор яваал ингээл айгүй хэцүү байсан да. Ингээд нөгөө хил усч мэдэхгүй өстой сайнуутай л дөнгөж сайнуудгаач айтайхан хэлж чадахгүй л орж ирж ирсэн. Тэгээд тийм болохоор зэрэг яг Монголоос орж ирсэн улсуудад шууд туслаад байдаг байсан. Тэгэхээр зэрэг манай монголчууд ч нэг жоохон даврамтхаа учраас сүүлийн үед би нэг жоохон өөрийгөө жоохон татаж бас чагнаж эн чинь бас болохгүй юм байна гэдгээс бас мэдэрч байгаа. Тэгэхээр тийм болохоор зэрэг яг тийм усуд бүгд гадагшаанаа гараад нойлоос амьдрал эхлээд нойлоос яваад үзээсэй гэж боддгийн. Тэгэхээр зэрэг хэтэрхий эх орондоо эрхэлсэн улсууд өөрийнхөө байгаа бүх гоё юмыг муулаад байгаа гэж бол би бодож байгаа. Яг муулдгийн байлээ. Яг нөгөө яг сайхан өөрт нь бүр үн цэнтэй бүх юм руугаа нулимаад байгаа байхгүй юу? Энийг бол би байж болшгүй зүйл гэж бодож байгаа. Тэгэл нэг сайхан эх орондоо ингээл аял зугаалаа явсан ч гэсэн л хамаг хог шороогоо хаяал. Одоо бол би эх орондоо очиход тамхины аккур хайж байгаа хүн хүртэл надад муухай харагдана. Яагаад гэвэл энд хүний нутагт бид нэр тэгдэхгүй байхгүй. Энд одоо амьдарч байгаад бид нэр гараа харьцсан салбитлаач гэсэн машинтай хадгалж явж байгаа л оруулж л хогийнхоо саунд хийж гал хайдаг. Эх орондоо бол бүр тэрнээс илүү байх ёстой байгаад байгаа байхгүй. Тэгэхэд манайхан чинь зүгээр л учиргүй аялд зугаалж явчаал тэр талаараас байдаг юмаа ингээл тараагаал хайчаа явж байгаа. Тэр чинь жоохон байгаа сайхан юмдаа үн цэнтэй юмдаа эрхэлж байгаа л нэг муу жишээ юм уу гэж би бодоод байгаа. А тэгснээс хүний нутагт очиод хүний гарт ороод нэг жоохон бүх юм захиргаадуулаад бүх юм одоо нөгөө татврын дарамт гэдэг чинь жинхэнэ энэ одоо хүний нутагт одоо Европт ер нь бол яг тийм өмцөн баян хүн гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Дандаа татвараар нь бүгдийг энд тэнцүүхэн болгоцсон байдаг болохоор зэрэг тэгэж юу яахгүй. Одоо гадагшаа гарсан хүн бол эх орн руугаа тэгж нулимж эх орноо хайрлахгүй байна гэж байхгүй бах гэж бодоод идэгий. Тэгэхээр зэрэг би одоо бүгдийг нь одоо өстэй бүр ингээд амьдрч чадахгүй байна гэж орж бахирж байгаа. Өстэй Монгол болохгүй байна гэж байгаа бүх улсуудыг хомоод нэг гадагшаанаа гаргачихаасай л гэж боддог. Идэх юм бол Монгол хөгжөхөд надад бол бас 3 жил гадагшаа гараад амьдрахад бол хүн хөдөлмөрийг сурчин одоо юмыг хайрлах хайр гэдгийг мэдэрчин үнцнээ мэдэрчин тэгэхээр зэрэг Монгол хөгжөхөд амархан баха. Би бол тэгж бодож байна. Ер нь ихтэй юу л да хэтэрхий бодчихвол 20 жил мэл энэ төр болчих юм бол ер нь тэр орчиндөө дасаад нэг буцах сонирхолгүй болчихдөг юм шиг байна тий. Одоо та хоёрын хувьд бол ерөөсө 10 жил гэдэг чинь бас их л хугацаатай. Гэхдээ та хоёр шиг 10 жил болоод яг нэг өдөр буцъя гэж шийдэж байгаа хүн ер нь хэр олон байд юм бол. За байхгүй. Бараг байхгүй. Одоо 20 жил, 23 жил, 25 жил болсон гэсэн улсууд миний хүрээлэлээр зөндөө байна. Гэхдээ одоо буцаач юугаа хийгээд байгаа юм бэ? Одоо сайхан эх орондоо очиж амьдраач гэхлээр зэрэг хөрх юм нэгт нөгөө яг энэ чинь ингээд дасан зогцсон. Бүх юм нь эндхийх болцсон. Монголд очихлаар бүх юм нь бас болохгүй санагдаад байна. Тэр улсуудыг болохоор би одоо бүр заримдаа харамсдгийг яагаад ингээд нөгөө бүх юм умарттлаа хүний соёл шингэчих вэ гэдэг дээр надад бас айгүй жоохон тийм гол харалмаар юм бол байна. Тэгээд тойрон хүрээллийнх бол би одоо буцаачаал гэдгийг. Одоо тэгээд юу ч хийж чадахгүй болчоод юу одоо өөр хүүхдүүдийнхээ амьдралыг босгож өгнө гэж байгаа байхгүй. Үгүй тэр хүүхдүүд чинь өөрснөө яг сайхан нэг зүгээр нэг чиглүүлээ сургууль соёлд оруулаад өгчих юм бол өөрснөө уулаа олоод явчихна. Тэгээд тэр хүүхдүүд чинь Монголд очиход бид нар хүүхдүүдтэйгээ одоо бид хоёр чинь одоо 20 гарсан 2 сайхан хүүтэй.
Тэгээ 10 настай охинтой. Тэгээд одоо бид хоёр одоо л буцахгүй бол тэр 20 эдтэй хүүхдүүд одоо ахаад ингээд 10 жилийн дараа ч юм уу 5 жилийн дараа Монгол очиход бид хоёр хүүхдүүдтэйгээ очиод Монгол дахиад шинээр амьдралаа эхлүүлэх үү? Тэр чинь аюу хэцүү байхгүй. Тийм учраас хүүхдүүдтэй үлгэр жишээ аавж хүүхдүүдтэй бас очиход ингээд орон гэрнд бэлэн одоо ингээд ээж аавдраа очих тэр орчныг бэлтгэхэд бол бид нар түрүүлж заавал явж замын мөрийг гаргах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас түүн бол одоо бүр маш яарвчлаад айгүй хурдтай ер нь бол за одоо ингэж хашаа их ахиж болохгүй явъя гэж бодоод байгаа. Тэрнээс л бол энд маш их удацсан улсууд зөндөө байна хөрх юм. Тэгээд эндхийн соёлыг шүтчихсэн улсууд байна. За тэр одоо энэ улсуудын л одоо нэг хувийн асуудал. Тэгэхээр чин зэрэг би бодохдоо бол одоо бүгдээрээ л одоо энд дуудсан тэр тусмаа Монгол буцаасаа гэж одоо. Тэгэх юм бол бас Монголын хөгжилд нэлээд хөөрхөн хувь нэмэр оруулах байхаа. Ер нь гэхдээ нэг ямар нэгэн зорилготой л буцаж байгаа байх л да. Монголд очиод ер нь яа гэсэн бодолтой байна? Монголд очиод өстой нэрээ бүх юмыг л хийж үзнэ гэж бодож байна. Одоо тэгээд манай монголчин мал хуу чинь одоо ямар сайхан блэ тийм үү? Одоо малтай хайрцаг. Би ч байгаль дэлхийн мал хоёртой хайртай. Ер нь бол тэгэхээр зэрэг малдаарч гарсан бид нар амьдарч болно. Зүгээр одоо ингээд Монголд одоо ингээд дутагдж байгаа юм гэхэд одоо ядаж нэг хэдэн дахиад хичээгээд амьдарсан ч биднэрт одоо боломж нь байна шүү дээ. Одоо тий хашаа 07-ийнхаа буланд зүгээр яшиг зүгээр нэг өвлийн хүлэмж барьчихал та тэрэндээ нарийн овоо тариад амьдарсан ч биднэрт хангалттай биднэрт тийм боломж нь байна. Эндхтэй адилхан одоо эднийхэн ч болохоор зүгээр нэг хаашаа нэг төв газар авахгүй ч л 3 үеэрээ одоо мөнгөө төлж амьдарч яхад бид нар зүгээр тэрий чинь хүссэн үедээ худалдаад өнгөө авчих ч тийм боломж нь байгаа учраас тэр сайхан боломжийг ашиглаад бид нар ч одоо зүгээр тэр 07-ийн газар дээрээ ч бид нэг 5 өхөр авчраад тэжээгээд амьдэрсэн ч бидэрт боломж нь байгаа даа байхгүй. Тэгэхээр зэрэг эрх чөлөөгөө мэдэрч одоо тэр эрх чөлөөгөө л одоо авч амьдрандаа. Тэгэхээр чин зэрэг одоо айл чиглэл рүү л орно гэж бодож байна. Газар тариал руу ч орж болж байна. Мал аж ахуй руу ч орж болж байна. Дахиад шовны ферм рүү ч орж болж байна. Тэгээд одоо нэг жилийн дараа гэхэд юу хийж байгааг мэддэх байх та. Хүний газар ер нь гэхдээ хүмүүс яаж амьдарч хөдөлмөрлж байгаа гэдгийг мэдэрсэн. Та шиг юм улсад бол хөл гараа олоод явчихна л да. Ер нь манай ард түмэнд бол одоо тийм бэлэн мөнгө ямар нэгэн байдлаар халамжийн биш одоо юм хийх юм бодлого их хэрэгтэй юм шиг байна. Та шиг юм улсууд ингээ очиод загвар үлгэр жишээ болоод ингээд явбал ер нь гэхдээ гадаадаас хүмүүс бас их буцаж ирж байна. Энэ Швейцарын Берний наахын байсан нэг гэрээ хоёр дорн таймд очиод аж ахуй эрхлээд айгүй мундаг амьдарч байгаа шүү дээ. Өхрийн ферм хэрэглээ. Тэгээд энэ хамгийн гол нь нэг энэ хүнд хүчээр имийг давтсан одоо хүнд хүчээр татвар мотор энэ системийг үзсэн улсууд их амжилттай ажиллаж болохоор юм шиг санагдаад байна. Тийм шүү дээ. Ер нь энэ хүний газар гадагшаанаа гараад бүхэл бүтэн 10 жил гэдэг чинь хүн бараг нэг насных нэг үеийг дуусгачаад явж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энд маш өндөр татвар төлдөг. Бид нар ерөөсөө яг авсан цалингаал яг ингээл байр саваа одоо ингээл яг татвар одоо энэ машины чи унлаа гэхэд манайхан чи жилд нэг л удаа татвар төлдөг. Тэгэхэд бид нар сар болгон энд 170 евроны татвар төлж байгаа байхгүй юу. Сар болгон. Тэгэхээр зэрэг одоо ингээд татварын матвар одоо бүх юм ингээ хүнд хатуу цаг айгуу сайн баримтлан хийсэн юмаа тулталхийн одоо нэг хөдөлмөрийн жинхэнэ хөдөлмөр гэдгийг чи яг хүний нутагт ирээд яг сайн мэддэг юм билээ. Одоо Монголд бид нар одоо тэр Монголд улсууч гэсэн бид нар хөдөлмөрлөлөөд бид нар ажиллаад байна гэдэг үгүй юм билээ. Ерөөсөн манайхан чи цаг барьдаггүй. Тэгээл нэг юм наазгай ийм байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг яг гаднаас очсон одоо ингээд 10 жил 15 жил 20 жил амьдэрсэн улсууд бол жинхэнэ хөдөлмөр гэж юу байдгийг мэдчихсэн очдог болохоор зэрэг ер нь би бол аюу сайн амжилттай байх гэж бодож байгаа. Ер нь бол их амжилттай байдаг юм байлээ. Би бас жоохон анзаарч лээсэн. Одоо ингээд бид нар чинь өглөө одоо ингээд одоо хүндээ Монголд бол өглөө хүнд одоо 8 цагт гэл цаг болцлоо гэж бараг 10 цагт уулзж байгаа ч жишээний. Бид нар 8 цагт уулзна гэсэн бол 7:50-д бид нар очиж зогсож идэг байхгүй. Тэр чинь цаг алт бүх юмны ажил чинь ингээд нөгөө шулуун шударгаар явж гин. Ямар ч хүнд худлаа ярих тийм цагийг хойш татах боломж байхгүй. Тийм болохоор зэрэг одоо цаг нараа ингээ сайхан баримталдаг хүнд ингээ үнэн шударгаар ажиллаад сурцсан болохоор зэрэг ямар ч хэсэн амжилттай байх байхаа. Тэгээ бүх юм нь эрхчлөөдөө бүх юм одоо бидний ярьж байгаа хэл хүртэл бид
биднийх байхгүй юу? Бид нар чинь хүний хэлээрний халтар мултар ингэж яриад ингээд би бол анх ирээд энд бүр би өөрийгөө бол яг би нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг бодож ирсэн. Аюу хөгцөө тэгэж амар стресстэйжсэн. Одоо ингээд би эх орондоо 10 жилийн дараа очиход зүгээр нэг ресторанд ороход тэд бүх хүн монголоор ярьж байна. Бүх юмыг ойлгоно. Энд бол бид нар тэгээ зарим юм ойлгохгүй шүү дээ. Халтар мултар тэгэл тэгэд тийм гоё эргчлөө, тийм сайхан өөрийнх нь бүх юм өөрийн юм болохоор зэрэг өөрийнхөө юмн дээр л хүн сайхан амьдарч чадахгүй, хүний юм дээр хүн хэзээ сайхан амьдарч чадахгүй байхгүй. Тэгж л бодож байна. За одоо тэгээ та хоёр маань ингээ Монголд очиад сайхан аж ахуй эрхлээд амжилттай явах тэр цагт чи эргээд уулзъя да. За тэгээд ахын баярлалаа. За манай отгоод гэр бүлээ авч очиод одоо Монголд өстө бужигнуулаад их байгаа. Божигнуулаад өгөн. Тэгээд түрүүний таны тэр нэг асуусан асуултан дээр би нэг юм нэмэлч гоо. Тэр халамжийг гэдэг тэр бол өстой хүнд өстой зүйл байхгүй юу? Монголчууд халамжаар одоо бүр хичнээн бараг 30 хэдэн жил гэж ярьдаг үлээ. Дан халамжаар ингэсээр бүгд айгүй залхуу болцсон. Тэгээд тэрийг бол ерөөс шууд болоод одоо нэрэгтэй ажлын байр бий болгох. Ажлын байрыг хангачиж халамж байрыг бий болгох хэрэгтэй. Хөдөлмөрлөлт хийх хэрэгтэй. Тийм л юм бэл. За дахтайг баярлалаа.